Мэдээллийн нэг цаан хөтөлбөр цаг үе тодорхойлон булангаар үргэлжилж байна. Тэгэхээр улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эртэлрүүлэг үзлэг онцлогоо 5 дугаар сарын 1-ээс эхэлсэн. Тэгээс 5 болон 6-аас 17 насны хүүхдүүдийг бол өрхийн эрүүл мэндийн төвдөр үзэж байгаа бол за насны хүрээсдгийг бол бүсийн онцлогын хэмжлэгний төвийн дэргэдэг эрүүл мэндийг дэмжих төвд бол үзлэг онцлогоо хийгдэж байгаа. За нийтлэл өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд бол цагаанчлууд, Баянбулаг, Булаг багийн хүүхдүүдийг бол одоо хамруулан үзлэг онцлогоонд нь хамруулж байгаа. За тэгэхээр танай өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд хүүхдүүд ер нь хэр хамрагдаж байна? Энэ үзлэгийн явц ер нь аль шатандаа явагдаж байна? За манай өрхийн эмнэлгийн хувьд бол манайх өрхийн эмнэлэг нь болохоор 0-5 6-аас 17 насны нийт 4,000 хүүхд төлөвлөснөөс одоо нийт илрүүлгийн маань хувь болохоор 20% та явж байгаа. За тэгээ манай өрхийн эмнэлэг нь болохоор одоо Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байгаа бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэгт болохоор нөгөө нэг анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тэрэнд нь болохоор одоо нийт үйлчлэгийнхаа 20%-ийг хамруулсан боловч одоо нөгөө сая сургууль цэцэрлэгийн хүүхдүүд амраагүй байхад одоо 16 дугаар сургууль, 18 дугаар цэцэрлэг, 27 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийг ер нь бол ялангуяа цэцэрлэгийн хүүхдүүдийг бол урьдчилан сэргийлэх үзлэгт бол төлхөө хамруулсан байгаа. Тэгээд 16 дугаар сургуулийн болохоор ахлах ангийн хүүхдүүдийг бас хамруулсан. Тэгээд зарим хүүхдүүдээ болохоор одоо сургууль цэцэрлэг эхлэгдэн зарим нь хамруулъя. Одоо болохоор бид хэд болохоор хүүхдүүдээ аягүй их төлөвлөсөн. За тэгээд нөгөө нэг урьдчилан сэргийлэх үзлэгт ирж байгаа хүүхдүүдээ за зарим одоо бид хэд өдөрт одоо жишээлбэл нэг 10 хүүхд оруулна байлаа гэхэд өөрийнхөө харьяалын эмч зөвлөгч маань за өнөөдөр жишээлбэл би гэхэд л 5 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдая. За энэ хажуу талын эмч маань жишээлбэл 5 гэдэг өнөөдөр нийт гэхэд 25 хүүхэд ч юм ингээд хамруулъя гэдэг ойрын удаад аягүй их ажлаа эрчимжүүлсэн байгаа. За тэгээд бүр нөө нийт 18-аас 30, 31-ээс 45, 46-аас 60, 61-ээс дээш насны хүүхдийг болохоор эрүүл мэндийг дэмжих хүүхд бишээ том хүмүүсийн болохоор эрүүл мэндийг дэмжих төв дээр урьдчилан сэргийлэх үзлэгт явуулж байгаа. За энд нь болохоор өрхийн эмнэлгээс урилга авч очоод за тэгээд тэр урилгынхаа хэмжээнд очиж байгаа. Одоо тэгэхээр 18-аас 30 насныхаа хүүхдүүдийг хүмүүсийг болохоор бид нар аягүй их төлхөө эрүүл мэндийг дэмжих төв рүүгээ явуулж байгаа. За нийт өдөрт нэг эмч зөвлөгч жишээлбэл 10 хүн явуулнаа гэд бид нар одоо тэгээд хуваагаад авсан дээд чатлын байгууллага илгээж байгаа. Хүүхдүүд маань яг эцэг ихтэйгээ ирж хуваараа ирж одоо үзлэг онцлогоонд хамрагдах нь хэр байна? Одоо яг цэцэрлэг сургуулаа олон нийтээр нь хамруулахгүйгээр одоо манайх болохоор цэцэрлэг сургуулийн хүүхдүүд нөгөө хамарснаас хойш болохоор ээж аав руу нь одоо айл болох бид нар нөгөө эмч зөвлөгчөөрөө уцаараа яриад ирээд юм уу. Нэг бол нөгөө товлын вакциндаа ирж байгаа хүүхдүүдийг, нэг бол нөгөө нэг одоо ханиад манад үсэн ямар нэгэн өөр шалтгаанаар өрхийн эмнэлэгт хандж байгаа хүүхдүүдээ бас давхар хамруулад явчихж байгаа. За тэр хүүхдүүд маань болохоор нөгөө ээж аавтайгаа ирж байгаа ирээд одоо нөгөө үзлэг шинжилгээндээ хамрагдаад ирсэн хүүхдийг одоо жишээлбэл шүдэн цорсон байх юм бол дээд дараагийн шүдээ заавал эмчлүүлээрээ шүдээ эмчлүүлсээр тийм үр дүнтэй шүү гэдэг юм уу те шүдээ ингэж зөв байгаараа гэд бид хэд ингээд одоо доор очиод хүүхдийнхээ өрөөнд болохоор урьдчилан сэргийлэх үзлэгээ нэг эмч маань ингээ ээлжлээд очиод тэр хүүхдэд зөвлөгөө мэдээлэл өгөөд дараагийн шатлын байгууллага илүү их нөө өрхийнхөө эмнэлгийн хяналтанд аваад эмчлүүлэх нь гэдгийг болохоор бид болохоор тийм зарчмаар тийм зохион байгуулалтаар ер нь бол хүүхдүүдэд үзэж байгаа. Тэгэхээр яг тэгээс 16 насны хүүхдүүдийн дунд бол биеийн өсөлт хэмжээлт мөн амны одоо хөндийн эрүүл мэнд тэгээд дээрс нь өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол сүрээгийн шинж тэмдэг зэрэг одоо энэ өвчнүүдийг бол үзэж байгаа. Хүүхдүүдийн дунд ер нь нийт одоо дийлэнх хувийн эзэлж байгаа ямар төрлийн өвчин байна? Амны хөндийн эрүүл мэнд нь ер нь хэр байна? За ер нь бол 0-5 нас, 6-аас 17 насны хүүхдүүдэд ер нь бол шүдний өвчлөл болохоор одоо манай өрхийн эмчийн төдийл Монгол Улсын эрүүл мэндийн яамны хувьд бол аягүй их тулгамдсан асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо бага насны хүүхдийн хамгийн их нөгөө нэг тохиолдоод байгаа юм болохоор ерөөсөө л амны хөндийн шүдний өнгөр, шүдний цооролт за тэгээд янз янзын одоо нөгөө нэг гүйлсэн булчирхаа өрөвсөл гэдэг аягүй их өвчнүүдэд бол ер нь байгаа. За ер нь ихийг үзүүлж байгаа хүүхдийн ерөөсөө дийлэнх хувь нь болохоор ерөөсөө л амны хөндийн эрүүл магад шүд цоорсон. Тэгээд шүдэндээ эмчилгээ хийх шаардлагатай тийм хүүхдүүд байгаа. Нийт үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд бол 10-аад хүүхэд дээд чадны эмнэлэгт хандсан гэдэг чинь яг ямар тохиолдлоор дээд чадны эмнэлэгт хандсан байгаа вэ? Ер нь бол ихэнх хүүхдүүд нь болохоор шүдний цоорол зарим хүүхэд нь болохоор ямар нэгэн төрөлхийн нэг одоо манай бүр эмнэлэг дээр авч үзэх юм бол нэг хүүхэд болохоор ингээд ямар нэг баруун нүд нь ерөөсөө хардгүй тийм хүүхдийг болохоор ерөөсөө тэрний ээж аав нь ч мдээгүй байсныг одоо бид хэд ингээд илрүүлсэн. Тэр болохоор яг өчигдрийн тохиолдол илрүүлсэн. Тэгээд тэр нь болохоор одоо төрөлхийн нөгөө нэг галаком малкомтол байсан биш байгаа. Тэгээд яг тэрийн ээж нь болохоор хардаг мадаг гэсэн чи яг ирээд ингээд баруун нүд нь ингээд шалгасан чи ерөөсөө нүд нь ингээд
юм харахгүй байсан. Тэгээд бид одоо тэрийг лавлгаа шатлын дээд шатлын байгуул руу иргээд оншоо тодруулаад ирээгээд явуулсан байгаа. Тэр за зарим хүүхэд нь болохоор ерөөсөө л шүд цоорсон шүдний асуудалтай хүүхдүүдийг л ихэнх нь ер нь бол дээд шатны явлаа 100% амралтаараа заавал шүдээ эмчилүүлэрэ гэдгийг бол бид нар бол толгой дараалал юмж байгаа. За тэгээд зарим хүүхдүүд одоо бага насны хүүхдүүд одоо сургууль цэцэрлэг амарсантай холбогдоод дэлгэцийн донтолтой дэлгэцийн ямар нэгэн хамаарал их байгаа. Тийм болохоор бид нар одоо ерөөсөө хүн амаа эрүүл мэндийнх нь боловсролыг дээшлүүлээ. Хүн амыг одоо урьдчилан сэргийлэх үйлчлэгт нэр тавруулъя гэдэг үүднээсээ ерөнөөсөө бага насны хүүхдүүд дэлгэцийн хамаарал тэгээд шүдний цорлыг бол ер нь бол аягүй сайн хэлж өгч ингэж тайлбарлаж шүдээ ингэж угаая шүү. За тэгээ яагаад дэлгэц гэдэг маань юу юм, дэлгэцийн хамаарлаас яагаад хүүхдийн янз янзын тийхтэй болж байгаа, яагаад ингэ бага насны хүүхдүүд зураг телевизэрийг үзснээс нүдний хараа өөрчлөж байгаа гэдгийг аягүй сайн эрүүл мэндийн боловсролыг нь олгож явуулж байгаа. Тэгэхээр яг гэртээ байдаг одоо гарах боломжгүй хүүхдүүд бас байдаг. Тэгээ тэдгээр хүүхдүүдийг энэ хүү үзлэгтээ бас яаж хамруулахаар авъя? Бид нар болохоор ерөөсөө хүүхдүүдээ болохоор аль болохоор нөгөө нэг гэрийн эргэлт дуудлагаар явахдаа тий ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ болохоор гэрээр нь очоод эмч зөвлөгч маань очоод хэмжилтүүд энэ хийлгээд инээ тэрэгээд тэгээ бас бүгдэнд нь болохоор аюул сайн зөвлөгөө өгөөд за тэгээ тэр талаас нь бол урьдчилан сэргийлэх үйлчлэгтэй бол за ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бол ерөөсөө л гэрийн эргэлт гэрийн дуудлагаар ер нь бол очиж урьдчилан сэргийлэх үйлчлэгт нь хамруулж байгаа. Одоогийн байдлаар бол нийслэл эрхийн эрүүл мэндийн төв бол нийт үзүүлэх хүүхдүүдийнхээ 20% бол хамруулсан байна. Үлдэгдэл 80% яг дараа жилийн 5 дугаар сар гэхэд ер нь дуусах боломжтой гэж бодож байгаа юу? Тийм манай эмнэлэг бол одоо нийтдээ 4,000 хүүхд төлөвлөснөөс бол ер нь бол үзлэгийнхаа 20%-ийг хамруулсан байгаа. Гэтэ бид нар одоо энэ зуны амралтаараа одоо сургууль цэцэрлэг эхлэх байхдаа хүүхдүүдээ ер нь бол энэ зуны 3 сар аягүй төлхөө оруулаад за тэгээ үлдсэн хүүхдүүдээ сургууль цэцэрлэг хамрагдаад ирэхээр бас нөгөө одоо урьдчилан сэргийлэх үйлчлэгтээ хамрагдаг хүүхдүүдээ бол сургууль мургуулынх нь багш анги одоо нөгөө бага ангийнх нь багш юм уу ч нэг бол сургууль цэцэрлэгийнх нь эмч нартай хамтраад одоо ингээд эмнэлэг дээрээ очиж ингээд урьдчилан сэргийлэх үйлчлэгтээ хамраа гэдгийг тийм шаардлага тавья гэсэн бодолтой ажиллаж байна. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. За цаг үе тодруулга болон мэдээллийн нэг цонх төлбөрөөр үргэлжлэнэ.